Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэе. Байгаль орчны цаг нэвтрүүлэг ээлж дугаараа эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт байгаль орчин аялал жуулчлалын газрын усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, байгаль орчны үнэлгээ, байгаль орчны аудит тариуцсан мэргэжилтэн болор тунгалаг оролцож байна. За орой мэндийг хүргэе. За орой мэдрэгэй. За байгаль орчин аялал жуулчлалын газраас одоо яг 2021 онд усны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд гэвэл ямар ажлууд байна вэ? Эндээс яриагаа эхлэе. За энэ онд бол манайх усны чиглэлээр гол хийсэн томх ажил гэвэл аршааны судалгааны ажил хийгдсэн байгаа. Манай аймгийн хэмжээнд 6 сумын 12 аршааны судалгааны ажил хийгдсэн байгаа. За мөн булаг шандны их хашиж хамгаалах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Энэ ажилд 5 сум 5 булаг их хашиж хамгаалсан байгаа. Мөн Баруурт сумын шовдлын усан хамжих усрын тэмдэглүүлэлтийн ажлыг хийсэн байгаа. За Сүхбаатар аймгийн хэмжээнд одоо яг аршааны чиглэлээр одоо яг ажил судалгаа хийхэд яг одоо хэдэн эрүүл мэндийн чиглэлээр гэдэг юм уу ашиглах боломжтой. За ингэж одоо яг судалгааны ажлыг хийснээр одоо ямар ач холбогдолтой. За аршааны судалгааны ажлыг бол Цохиод Зармангийн говийн байгаль хамгаалалт төрийн бас байгууллагаар ингэж хийгдсэн байгаа. Ийм судалгааны ажил маань хийгдсэн байгаа. За судалгааны судалгаагаар бол ундны усны чиглэлийг ашиглаж болох аршааны судалгаа мөн эмчилгээний зорилтоор ашиглаж судалгааны ажлууд хийгдсэн байгаа. Ундны усны чиглэлээр бол дүнгэндэг, аман шанд, мухар эрэг гээд 3 аршин байгаа. За энэ бол эмчилгээний зорилтоор болонгууд тал улгийн 90 тал Сүхбаатар сумын тал улгийн аршин мөн даринхан 90 талын аршинд бол эмчилгээний зорилтоор шууд хэрэглэж ашиглах боломжтой. Бусад аршаанууд бол шууд хэрэглэж болохгүй ч гэсэн ер нь бол эмчилгээний зорилтоор ашиглах боломжтой гэж гарсан байгаа. За яг аршааны судал 12 аршаанд маань Онгон сумын Хавиргын булаг, Хавиргын аршин, Уулын сумын Арнуурын аршин, Сүхбаатар сумын Дүнгэндэг, тал улаг, мухар эрэг, Дэвшин ширээ сумын Өвдөг, Завчир, Модон, Аман шанд, Даринх сумын Эрээн толгой, Эрдэнэ цагаан сумын Далай булаг, Цайдмын аршин гэдэг 12 аршин маань энэ судалгаанд хамрагдсан байгаа. За усан сан бүхий газрын тэмдэгжүүлэлт хийсэн гэсэн байна. Тэгэхээр яг одоо энэ тэмдэгжүүлэлтийг хийснээрээ ямар ач холбогдолтой гэдэг талаараа. Усан сан бүхий газрын тэмдэгжүүлэлтийг бол манайх эхний ээлжинд бол Баруурт сумын усан хамжих их сурвалж шовдол төр хийсэн байгаа. Энд ерөнхийдөө тэмдэгжүүлэлт маань 6 тэмдэгжүүлэлт хийгдсэн байгаа. Даралтад усны өргөлтийн гүнийн 3 ходог, ноцоосын станц 3, ноцоос станц 5, тэгээд 4 шалгуудаар байрлах 6 цэгтүүл тэмдэгжүүлэлт ажил хийгдсэн байгаа. За тэмдэгжүүлэлт ажил хийгдсэнээр ямар үр дүн гарах юм бол одоо тухайн нөгөө усны их усэр маань 200 м-т айл буухгүй, жорлон усны их байхгүй гэдэг үднээс одоо бол хэдий энэ ажил маань хожим хийж байгаа ч гэсэндээ алстаа бол энэ бүсэд айл амтан буулгахгүй жорлон усныг байгуулахгүй гэсэн юуг бол мессеж юу бол тарж байгаа гэсэн үг тийм. За булаг шандны ихийг хашиж хамгаалах тал дээр 2021 онд одоо ямар ажлуудыг хийв. За одоо булаг шандны ихийг одоо хашиж хамгаалахын ач холбогдол одоо их байдаг гэдгийг манай малчид одоо бас эхнээсээ мэдэрч байгаа. За манай аймгийн хувьд бол 2021 онд байгаль хамгаалах нөхөн сэргийн харамжны зардал бол 5 булгийг хашиж хамгаалсан байгаа. Энд одоо Онгон сумын Шар бүрд булаг, Халзан сумын Баян булаг, Даринхын Салаа булаг, Нарангийн Сүдтийн гол их, Мөнхааны Цагаан булгийг их үед хашиж хамгаалсан байгаа. Мөн орон нутгууд маань өөрсдөө орон нутгийн хөгжлийн сангаар болон хандив тусламжаар булгууд хашигдсан байгаа. Энэ дээр одоо Дэвшин ширээ сумын Алтан булаг, Сүхбаатар сумын Гүн булаг энэ бол цайрт минераллаар хашиж хамгаалсан байгаа. Баянлүгэр сумын Улаан гэсэн булгууд бол Баянлүгэрийн Улаан булгийг бол орон нутгийн хөгжлийн сангаас хашиж хамгаалсан байгаа. Нийт ерөнхийдөө 9 булгийг хашиж хамгаалсан байгаа. Түмэн зөвхт суманд Нүдэнгийн булгийг бас газрын чимэг хөвцөд компани санхүүжилтээр хашиж хамгаалсан байгаа. За 21 онд бол манай аймгийн хэмжээнд 9 булгийг хашиж хамгаалсан байгаа. Булгийг хашиж хамгаалснаар бол булаг маань мэдээж малын хөлөөс чөлөөлөгдөн ундрах сайжирна. Энийг бол манай малчид иргэд та санаа байгаагүй мэддэг болсон учраас булгийг хашиж хамгаалах нь үр дүнтэй гэдэг л бүгд мэдж байгаа. Тэгээ энэ ажил бол эх ондоо дараагийн оноод хийгдэж явна. Эх онодод бол одоо төсөл хөтөлбөрөөр хашиж хамгаалахаар саналаа хургуулчихад байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд одоо өнөөгийн байдлаар хичнээн булаг шанд байна. Тооны хувьд ер нь ямар байна?
гэдэг тал дээр бас мэдээлэл өгөхгүй юу? За 2020 онд усны тоолгыг манай аймаг хэмжээнд хийсэн байгаа. Усны тоолгыг бол сав газартай хамтраад манай аймгийн хувьд бол Хэрлэнгийн сав газар, Буур Мэнэнгийн талын сав газар, Умард говийн гүвэд халахын дунтад талын сав газар, Галб бушд Одоотын голын сав газар гэдэг тариалагддаг, 4 сав газар тариалагддаг. Энэ сав газруудтайгаа хамтраад орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтраад усны тоолгыг хийж хэрэгжилсэн байгаа. За 2020 оны тоолгоор бол аймгийн хэмжээнд худаг 2256 худаг байгаа. Нийт ашигладаг нийлээд. Өнөөс ашигладаг нь бол 678 худаг. Булгийн хувьд бол 228 булаг тоологдсон. Аршааны хувьд бол 11 аршаа, 12 аршаа. Гол горхийн хувьд бол 24 гол горх. Нуур торим хувьд бол 285 нуур торим тоологдсон байгаа. Нэг жил болгон бид нар удгийн зөвшөөрөл олгогдоод эндээсээ бид нар юугаа мэдээллийн сангаа баяжуулаад бүртгэлийн сангаа хөтлөө явдаг байгаа. Одоо ер нь манай малчтын хувьд худаг гаргах асуудал бол бас хүнд асуудлын нэг. Гэхдээ одоо бас өөрөөсөө худаг гаргах сонирхол маш их байгаад идэг. Тэгэхээр яг одоо худаг гаргахтаа ер нь яг мэрэгжлийн байгууллагаас газраас ер нь одоо яг ямар зөвшөөрлийг авч ичээг ямар журмын давуу гаргах хэрэгтэй гэдэг вэ? За худаг гаргах зөвшөөрлийг бол манай газраас олгодог байгаа. Гэхдээ бид нар орон нутгаас худаг гарахтаа тухайн иргэн маань орон нутгийнхаа багийн иргэнтийн хурлаар хэлэлцүүлээд хурлын тэмдэглэлээ аваад мөн сумын цагтаргаасаа төсөл албан тодорхойлолтоо аваад тэгээ худаг ямар одоо худаг гаргах чинь ямар компани тэр компанийнхаа бичгээр өмтгийг одоо улсын бүртгэлийн гэрчлэгийг нь авчирна. Тэгээ усны дүнгэлтийн тэр компаниар гаргуулах байгаа. Тэгээд тухайн иргэний хүсэлт иргэний үнэлгээний хуулбарыг үндэслээд манайхаас зөвшөөрлийг олгодог байгаа. Тэгээд тэрний дараа манайх удгийн паспортыг бөглүүлээд тухайн худаг гаргасан компаниар тухайн иргэн паспортаа бөглүүлээд баталгаажуулаад тэгээд авч байгаа даа. За цаашид одоо яг 2022 онд хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлууд гэвэл ямар ажлууд байгаа вэ? За цааш хэрэгжүүлэх гол 2022-нд эхний ээлжинд хийх ажил маань бол манай бид нар одоо усны сан бүхий газрын хамгаалтын бүсийн тэмдэглэжүүлэлтийн ажил байгаа. Энэ уг ажил маань одоо өнгөрсөн онд бид нар энэ онд 2021 онд бол хэлэлцүүлгээ хийсэн байгаа. Одоо бид бүртгэлийн төлөвлөлтийн хурлаараа хэлэлцүүлээд батлуулаад тэгээд тэмдэглэжүүлэлтийн ажил маань шатараатай хийгдээд явагддаг байгаа. За баярлалаа танд ажлын амжилт хүсье. BBS телевиз байгаль орчин аялал жуулчлалын газартай бэлтгэн хүргэж байгаа байгаль орчны цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүргэлээ. Энэ удаагийн дугаарын зочноор байгаль орчин аялал жуулчлалын газрын усны нөөцийн ашиглалт хамгаалалт, байгаль орчны үнэлгээ, байгаль орчны аудит хариуцсан мэргэжилтэн Улир Дунгалаг оролцлоо. За 2021 онд усны болоод худаг шандах, ашиж хамгаалах тал дээр ямар ажлууд хийсэн талаараа дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Нэвтрүүлэгтэй хамтдаа байсан баярлалаа. Дараагийн дугаараар иргэ уулзлаа. Түр баяртай.